За сайн байцгаана уу. Эрдэнэ дотынхаа 50 жилд зориулж байгаа Эрдэнэтийн залуус подкастын маань 2 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочин хөтлөгчөөр инх тайвны продюсер миний бие байгаа. Тэгээд өнөөдрийн зочдоор маань Эрдэнэ дотын гэрэл зураг сонирхчдын Мэлми бүлгмийн залуус маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийнхөө зочдыг танилцуулъя. Эрдэнэ дотын Мэлми бүлгмийн тэргүүн хотын гэрэл зураг ер нь голчлон авдаг манай Бацөх маань оролцож байна. Тэгээ модельтэй голчлон фэшн одоо стрит төрлөөр зураг авдаг манай Ганбаяр оролцож байгаа. Тэгээд студид голчлон зураг авдаг гэр бүл жирэмсний төрлийн зураг авдаг манай зурагч Сүхбаатар. Хөрөг зураг авдаг миний бид дөрөв оролцож байна. Үзэгчтэй өөрсдийнхөө тухай бас дэлгэрэнгүй сайн тайлбарлая гэж бодлоо. Бацөх өөрийгөө эхлээд танилцуулаа гэрэл зурагтай анх яаж холбогдов? Ямар зураг анх авч эхлэв? Энэ талаас ингээ нэг нэгээрээ тойроод ярьцгаачгүй тий. За би 2010 онд одоо хамгийн анхны өөрийн DSLR камер буюу дижитал камерыг авсан. За тэрнээс өмнө гэрэл зураг сонирхохыг хүсдэг байсан ч гэсэн тухайн үед камер авах болцоогүй явж байгаад 2010 онд хамгийн анхны камер авснаар одоо гэрэл зураг сонирхож эхэлсэн. За тэгээд тухайн үед одоо бас нөгөө сошиал буюу одоогоор Facebook дөнгөж гарч эхэлж байсан. Тэгээд Facebook дээр би одоо нөгөө цагдаагийн одоогоор бол цагдаагийн газрын уртлын нэг гоё модд гудам байдаг штэ. Тэр модд гудамны зургийг нэг би өөрөө явж байгаа нэг гэр бүлтэйгээ явж байгаад тэнд зураг авчаад тэгээд тэр хоосон модд гудамны зургийг анх аваад Facebook-д оруулж ирсэн. Тэгээд тэр зураг маань нөгөө Эрдэнэтийн тухайн үед бас нэг цөөн хэдэн пэйжүүд нэг анх гарч ирсэн үед ч их цөөхөн байсан бас нэг Эрдэнэ тодчул Эрдэнэтийн залуус гэсэн нэг пэйж байдаг байсан. Тэгээ нөгөө миний авсан пэйж маань тэр пэйжүүд дээр зураг маань нөгөө пэйжүүд дээр ороод тэгээ айгүй их олон хүмүүсүүд ямар гоё юм бэ энэ хаана манай Эрдэнэтийн өөрсдөө хүртэл мэддэггүй газрыг би авцсан юм шиг. Тэгээд нөгөө цагдаагийн газрын хүртэл байдаг ийм мод ш. Тэгээд ийм гоё байдаг юм бол тэгээд тэр зурагнаас эхлээд би айгүй их урам аваад гэх юм уу. Ингээд зураг аваад ингээд зургаа хүмүүст үзүүлвэл ингээд тэр олон хүмүүсүүдээс ингэж одоо нөгөө урам авсан гэх юм уу. Тэгээд яг тэрнээс эхлээл ерөөсөө гэрэл зураг гэдгийн салбар руу одоо эргэлт буцалтгүйгээр өглөө өдөр шөнө оройгоо анх хөл тавьж орж исэн. Тэгээ одоо 16 дахь жилдээ зураг авч байгаа маань. За. Ганбаяр маань анх яаж зурагтай холбогдчихв? За. Намайг Алтан ондоо хөхтэй Ганбаяр гэдэг. Тэгээд анх гэх юм бол ер нь манай өөрөө хойно сургуульд өгчөөсөн болохоор гэрэл зураг видеонд их дуртай байсан. Тэгээд одоо 90-ад онд ч одоо намайг жоохон мохон байх юм. Миний жоохны юм зураг бичлэгүүд юм том кассетэн дээр одоо гэрт хадгалаатай байдаг. Тэгээд тэр бүхнийг харж ирсэн бол яг гэрэл зурагтай танилцж нэг сүүлд одоо том болол миний багийн дурсамж гоё түүхүүдийг ингээд үлдээсэн, мөнхөлдсөн их зүгээр ингээд хэрэгтэй санагдаад тэгээд ерөөдөө өөрөө гэрэл зураг их сонирхож явж байгаад 2018 оноос хойш ерөөдөө гэрэл зураг сонирхож авч эхэлсэн. Тэгээд 20 оноос ерөөдөө тууштай гэрэл зургаар сонирхолтой хичээгээд явж байна да. За баярлалаа. За манай Сүхбаатар маань зурагтай яаж холбогдсон? Өөрийгөө бас нэг тавьж танилцуулаад яриад өгөөч өөрийгөө. За намайг алхтуу шоухта Сүхбаатар гэдэг. За би одоо студийн чиглэлээр ерөөдөө зураг авч байгаа. За анх болохоор 10 жилд байхдаа ер нь бол одоо нэг одоо яг мэрэгжлийн камер байдаггүй сайн мэдэхгүй байж байхдаа нэг видео чиглэлийн нэг юм урт гонцгой нэг камер байдгийн штэ. Тийм нэг камер дурж авч ирсэн байхгүй. Тэгээ энүүгээр би зураг авна, видео ингээд амир нөгөөдгөө сайн мэдэхгүй мөртлөө тэгж яваад ангийнхныг тэгээд гэр бүлийнхээ ерөнхийдөө зургуудыг ингээд ерөнхийдөө аваад дэгсэн байхгүй. Тэрийгээ тэр өөрөө сонирхож байгаа сайн мэдэхгүй. Тэгж явсаар хагаад баг 5-6 жил баг болсон баха. Тэгж яагаад нөгөөтг нь эвдрээд тэгээд нэг хэсэг одоо зургаас ойлгохтой мэдэхгүй байжгаад 10 жилээ төгссөний дараагаас нөгөө зургуудаа ингээ компьютер дээр игээд харсан чинь амар гоё санагдаад тэгээд явсаар хагаад эргээд ирэхэд зураг руу орж ирсэн. Тэгээд нөгөө зургийг сонирхоод яг зураг гэдэг яг юу юм бэ гэд бүх талаар нь ирэхэд сонирхож явсаар хагаад одоо өөрөө студи ирэхэд нээцэн явж байгаа. Одоо ч яг студи нээгээд за 5 жил 6 жил болж байна. Яг өөрөө би даасан студент нэгээд нэг тэр өгцөө ирэхэд явж байгаа. Өмнө найзтайгаа нийлж бас хийжсэн. Тэгээд тэрнээсээ салсныхан дараа өөрөө ганцаараа би дааж ирэхэд явж гэлсэн.
Тиймэрхүү маркетинг л байгаа да. 5 6 жил нэрээ нэлээд удацсан шүү тий. Тий. За баярлалаа. Тэгээд түрүүний нэг Бацсүхийн хэлснээр цагдаагийн уртлын тэр модтой гудамж гэдээ ирсэн шүү дээ. Тэр нэрээ яалтж байхгүй одоо бас миний бодлоор ингээд яг нэг эрдэнтийг нэг илэрхийлдэг тийм хэсэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд та гуравт маань болохоор одоо юу гэж боддөө эрдэнтийг илэрхийлдэг яг нэг тийм гоё одоо өнцөг гэх юм уу тий. Аль одоо хадтай уулан дээрээс эрдэнтийг авах уу эсвэл урд уулнаас авах баян өндрийн орой дээрээс авах ч гэдэм юм. Та нарт ер нь аль үнцг нь илүү эрдэнтийг илэрхийлж чаддаг юм шиг аль хэсэг нь гэх юм уу эрдэнтийг илүү гоё харагдуулж чаддаг гэж боддог вэ? За миний бодлоор бол зөвхөн голцоо хотын зураг голчилж авдаг хүний үед одоо манай эрдэнтийн чинь нөгөө нэг яг төв гудам буюу одоо яг энэ төвөр байгаа гудам тэгээ нөгөө 4-р микрийн 4.9 давхар тэгээ 5-р микрийн 4.9 давхар одоо энэ генерикцийн уртлын гэрэлт гудамж гэдэг юм уу энэ гэрэлт гудам үүсгэхээс өмнө ч байсан одоо ч байсан гэсэн ерөөс энэ одоо нөгөө Корнекийн хэсгийг харуулад одоо амрын талбай тий одоогор бол амрын талбай тэгээд тийшээ харуулад үнцэг авах ер нь энэ төв гудамаа авах нь юу эрдэнтэй бол аюу альч өнцгөөс нь авсан аюу гоё харагддаг шин. Одоо сүүлийн үед бол дроноор дээрээс авч जैन. Тэгээд дуучин бол бид нар чинь байшингийн дээвэр хийсэл их явдаг байлаа шүү дээ. 100 өвл тэгэл шүн дандаа даараал нэг шүнийн зураг нь илүү гоё гардаг. Тэгэл голцоо шүнийн зураг гэл тэгж явдаг гэсэн. Тэгэхээр ер нь төв гудам маань илүү гоё гардыг болов гэж боддог. Гэхдээ түрүүний дээр модод гудам гэсэн чинь бас нөгөө санаанд орчлоо сая 2 жилийн өмнө 3 жилийн өмнө барилгын компанийн тэн дундуур нөгөө шугам татцсан байсан. Тэр гоё гудмыг уул нь бол өшөө илүү гоё тогтчуулаад дунд нь ингээд явган сандал тавиад тэгээд ингээд гэрэлтүүлээд ч гэх юм уу ингээд эрдэнтийнхэн ингээд тэр дундуур ингээд зорчдог, тэнд очиж болцдог, тэнд очиж салхилдаг тийм гоё газар болгочих бүрэн боломжтой газар байхгүй. Тэгтэл нөгөө манайхан тэрийгэ засаж яах гэдгийг ингээд модны дунд нь ганц нэг үхээд байдаг. Тэгээд дээр нь нөгөө сангийн шугам татаа хийцэн байдаг. Одоо тэр юунаас хоёрын хорооллоос бас хойш харсан зам тавигдах юм билээ. Уулын тэр анханасаа зам тавигдахдаа ч гэсэн бас тэр нөгөө явган хүнийхээ гудмыг устгах байхгүй болохгүйгээр тэрийгэ бодолцоод бас аль аль талаар нь ерөөс дээгүүр нь машин явжсэн гэсэн доогуур нь хүн явах талын бодолцоод хийсэн болов гэж бас бодоол нэг харамсаад байж байгаа. Болоор ингээд яг ингээд амар гоё урт шулуун зүгээр зам тавьчихад амар гоё харагдах. Тэр нэг хитгэн сандал тавиад нэг юм гоё нөгөө гоё Франц Францд байдаг шиг гоё тавьчихад маягны годамж гарч ирэх. Тэгэхэд бол өстой эрдэнтийн маш олон залуучууд очиж гэр бүлүүд очиж амардаг, зугаалдаг, болцдог газар. Тийш гоё урт гоё алхахдаг гоё газар болохоор ер нь бол тэр биас тэрээс тэгж бодоол идэв. 2 3 жилийн өмнө бас яг тэр постыг харж ирсэн. Одоо тэгээд тэр барилгын компани чинь доор нэг комент өчсөн байлоо. Түр тавьсан шугам удахгүй авчихна гэсэн. Ирэх жил авна гэсэн. Тэгээд одоо тэгээд 3 жил. Тийм. Энэ бол бас ингээд хүндэтгэл өстой сэдв байх. Одоо ингээд хэдүүлээ ер нь яг энийг ярьж байгаад одоо бас хэдүүлээ гэрэл зурагчид илүү их одоо юу гэдэг те хотоо нөгөө тал талаас нь тодддаг болохоор хотынхаа бас болохгүй байгаа юм юу ээж болох тэр тухай хэдүүлээ дараад игж байгаа сайхан ярилцээ. Тийм. Тэгэхээр Гамбаяр маань юу гэж бодож байна? Эрдэнтийг хаанаас илүү харуулвал те илүү яг нэг эрдэнэт гэсэн тийм онцлогийг илүү гарч ирд юм бол чиний бодлоор тэрийг бид нартэй уулзаж. Миний бодлоор бол ерөөхдөө төвийн зурагнууд их гоё байшин байрлалуудтайгаа. Яг манай яг ялангуяа генерикцийн тэр хэсэг нөө гоё. Ногоо орчин ихтэй шүү дээ. Мод ихтэй гоё харагддаг. Яг холбооны тэр уул зүр хэсэг байна. Яг нөө бид нар дотор амьдардаг хүмүүсийн хувьд гоё харагддаг хэсэг нь тэр байгаа ч гэсэн яг эрдэнтийг өөр хүн гадны хүн ч юм уу хараад гол нь бэлэг тэмдэг нөө эрдэнэт үйлдвэр байна. Би нэг сүлдээ хэн зургийг билүү. Нэг үйлдвэрийг эрдэнэттэй ингээ бүр амар зөмлөө татаад авцсан байсан. Ботокс авах ч үлээ. Нэг тэр зургийг их гоё зураг байна гэж харж байсан. Яг ингээд тэр ихтэй ил уурхаа яг цаад өнцөг дээрээс авсан байлуу да ингээ нааталт нь ил уурхаа харагдаад цааталт нь яг эрдэнэт хотын төв нь харагдчихжээ. Оолгон харагдаад. Тийм, оолгон хараад тэр ингээ зүгээр тэр чигтэлийг эрдэнэт байгаа юм чи ингээл хамгийн чухал эрдэнэт үйлдвэр нь байна. Эрдэнтийг гол бэлэг тэмдэг нь байна. Тэгээ цаана эрдэнэт хот нь харагдчихэ. Тэр надад гоё харагдчихсан. Манай Ганагийн өвдөгтөө нөгөө миний бодлоор бол нөгөө Ганаа маань хотын зураг нэг дахин аваад идвүц одоо эрдэнтийн охтууд залуучууд ямар гоё болцсон гэдгийг одоо ховц цагуурын хувьд ч гэх юм уу бас ингэж зөвхөн эрдэнтийнхэнд биш одоо Монгол даяар харуулж чаддаг. Тэгээ одоо Ганагийн маань одоо нөгөө инста дагагч нар нь хүртэл айгүй олон дагагч нартай. Тэгээ дээр нөгөө Ганаа маань бас нөгөө фитнес модельүүдийг бас ингээд зургийг аваадсан шүү дээ. Тэгмүүд эрдэнтээс төрж гарч байгаа тэр залуучуудын гоё сайхан, гоо сайхан би тэр уралж байгаа бүхнийг одоо Ганаа маань бас харуулж чаддаг. Бас тийм эрдэнтийн залуучуудыг бас Монгол даяар харуулж байгаа
зөвхөн нөгөө нэг одоо бид нар нэг юм баригдахгүйгээр те зөвхөн хотын зураг харуулж хотоороо л байшин байгаараа л одоо төрлөг эрдэнэ дотоож гэдэг юм уу бус аймаг орон нутаг улсдаас урьдчилна гэхгүйгээр эрдэнтийн залуучуудад ий бас гоё харуулдаг байна. Сүүлд л хүчтэй орж ирсэн мундаг залуу байна. За манай сүхэ болохоор студид гэхдээ яг гадуур бас авдаг тий. Хормын зураг мураг авдаг. Тэгэхээр ер нь бас түрүү би бас дутууд асуусан байна. Ер нь тэгээд яг эрдэнтийг нөгөө харуулах гоё үнцг нь юу ээж болдیں۔ Эсвэл хүмүүстэй байна уу? Хотынхоо гудамжинд байна уу? Тэр тухайн нэг хүрнийч. Надад болохоор яг эрдэнтийг гоё ингээд онцлоод харуулах гэхээр ерөнхийдөө нөгөө байнгын хормын зурганд янз бүрийн уулзалт энтерт явдаг. Тэрэн дээр ингээд нөгөө очиж авдаг газрууд байдаг болохоор одоо нөгөө өндөрлөг маань байна. Тэгээд цаанд бурхантай уул гэдэг ерөнхийдөө 100 болгон тийшээгээ ерөнхийдөө гардаг болохоор эрдэнэт гэнгүүт ерөнхийдөө өндөрлөг харагдахад л эрдэнэт шууд тэр чигтээ нүдэнд буухаар ерөнхийдөө тийм тогтцтой болцсон ч гэх юм уу тий. Тэгэхээр яг өндөрлөг дээр ерөнхийдөө гарч их зураг авах дуртай. Тэндээс эрдэнэт гэдэг шууд харагддаг гэж ойлгодог ер нь бол. Миний одоо санаад тэнд л юм да тий. Манай өндөрлөгч мөлжүүртэй Манай Пүсү бас өөрийгөө танилцуулах байх одоо өөрийнхөө авдаг гэрэл зургийн төрлийг бас. Би ч одоо хөрөг зураг авдаг. Тэгээд бас нүцгэн зураг авна. тэг бас ньюд зураг гэх юм одоо ньюд арт гэх юм тийм зураг. Би чинь 2016 15 оноос 15 оноос. Тийм ээ. За тэгээ сарны зураг авч ирсэн юм уу тий. Нөгөө сонирхч нөгөө Nikon хийүүлээ Nikon хинтүүлээ нэг амар зүүм дурангаар сар шон тэрч байгаа сарны зураг айгүйх авсан. Тий Canon-ы power shot гэдэг тий. Тэгээд анх зураг руу ороо сарны зураг их айгүйх авч байгаа. Тэгээд гудамжаар баах явц зураг авсаа. Тэгээд сүүлдээ нөгөө хөрөг зураг руу ороод тэгээд nude зураг руу ороод одоо болохоор жоохон нөгөө юу бүтээлч маягийн зураг авъя гэж айгүйх бодод байна. Тэр нөгөө бодохдоо бид нар нөгөө өөрсдөө нөгөө ингэж хоттой байдаг болохоор нөгөө яг түрүүний нөгөө байгальтай ойрхон би тэрийг бүр сүүлийн үед айгүй их бодоод байгаа байхгүй ингээд байшин дунд модтой уулын харагддаг ч юм уу тий нэг тийм нэг гоё зураг буулгачих тийм өнцгүүд бас ингээ хаяа яг алхаж явахад айгүй их харагддаг тий ер нь нэг тийм зураг буулгачих юмсан гэж одоо сүүлийн нэг тийм төрөл рүү л орж ийн хөрөг зураг авал яг авч байгаа хөрөг зураг руу яагаад орчих юм гэхээр одоо нөгөө юу гэдэг юм те одоо байгалыг нөгөө бид нар энэ онцгой газар тэр муухай газар гэж бидний хэлж чаддгүй шүү дээ. Ямар ч байгаль ус очиод нар жаргаж явах, нар мандж явах үед нь тэр яг ингээд нар жаргах одоо өдөр ч юм уу өглөө нар мандах үе ч буй тэр үед тэр байгалыг үзэсгэлэн гарч ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө байгалыг бид нар муухай гэж хэлж чадахгүй адилхан би хүн болгоныг царайлаг цариамуутай гэж хэлэх хэрэг байхгүй. Хүн болгон модель гэж би бодод. Тэгээд яг нөгөө гол нь жоохон хэцүү юм шиг санагдав нөгөө хөрөг зураг. Ягаад тэгэхээр тэр үнтэйг айгүй сайхан дэлгэрэнгүй ингээд нээлттэй ярилцчээж тэр үнийг өөрөөр нь байгаар нь гаргаж иржээж хөрөг зураг илүү гоё гарч ирдэг. Тэгээд нөгөө тэр үнийг л илэрхийлж гаргаж ирэхийг л айгүй их бодож л тэгж нөгөө хөрөг зураг л орсон шүү дээ. Ер нь бол. За нүүд зургийн хувьд манай профессор маань болохоор нүүд арт буюу одоо нөгөө нэг нүцгэн зураг гэж ярьдаг. Гэхдээ энэ нүцгэн зураг гэдэг бол манайхан бас зөв ойлгох хэрэгтэй л дээ. Нүцгэн зураг бол одоо нөгөө нэг ямар нэгэн тийм одоо нөгөө садар самаас урчилсан биш. Одоо эмгтэн хүний бие гоо сайхан тэр заавал эмгтэн хүн биш. Гэхдээ нөгөө нэг ер нь шүлэг, найраг, уран зураг, фото зураг бүх урлаг ерөөсөө эмгтэн өнөрөөр чиглэдэг шүү дээ. Дэлхийн. Тэгэхээр нөгөө ялгаагүй нүцгэн зураг гэдэг маань эрэгтэй хүнийг ч харуулж болно. Гэхдээ дийлэнх нь дэлхийн ч гэдэг юм ялгаагүй нөгөө бүх урлаачд эмгтэн хүний тэр гой сайхныг харуулах гэж авдаг байх гэж би бол боддتي. Тэгэхээр манай профессор маань бас тухайд одоо бараг Монголдо анхны гэж хэлж болохоор одоо нүүд арт гэрэл зургийн үзэсгэлэн одоо 2 жилийн өмнө олон улсын эмгтээчүүдийн баяр өдрөөр гаргаж ирсэн. Тэгээд ер нь яагаад энэ төрөл рүү орох болсон юм? Энэ төрлийн гой сайхан нь юу байдгийг. Тэгээд одоо энэ одоо сүүлийн үеийн залуучуудад энийг зөвөр ойлгуулах өнцг нь юу юм? Би одоо нөгөө анх нүд зураг оруулсан шүү дээ. Одоо групп руу оруулж эхэлж явах доор нь амар комент идэг байсан. Ойлгодгүйсэн аахгүй. Тэгэд би одоо нэг гой мой зураг авахаасаа илүү нөгөө хүмүүсийн хандлагыг жоохон өөрчилсөн болов ч. Одоо ингээд ямар нэгэн юм ньюд зураг оруулахад доор нэг хүмүүс бол юм ичдэг байхгүй. Юу руу чиглэдэг гэхээр над руу чиглээд эхэлсэн. Тэр шүмж нь. Наадах чинь одоо те хит хар байна ч гэдэм үү хит ингэсэн байна. Одоо
богинохон өлтөө гарцсан байж гэдэг юм аа. Тэр эмэгтэй бол өөрөө урт өлтөө байдаг. Би авахтаа тэгээ Модель руу өчнөө зурагч тий, ер нь над руу ханддаг болсон. Анх болохоор модель руу ханддаг байсан. Наад чинь одоо ингээл нэг юм цайцсан эмэгтэй ингээл явж ийн мэмчээж гэдэг юм уу. Тэгээд нөгөө яг нүд зураг руу орсон гэхээр яг чиний хэлдэг нөгөө түрүү ингээл яруу найраг одоо уран зураг бүх юм дээр эмэгтэй үнээр л гоо сайхныг нүцгэн эмэгтэйгээр л юу яадаг. Одоо байгаль их гэж бодоход бид нар ерөөсөө эмэгтэй үнээр л их гээд ордог. Тэр яг зүгээр эмэгтэй үнээр тэр торхон гоо сайхныг ийм инхрийнхэн одоо бас их л гоё ертөнц шүү дээ. Тэрийг л аль болохоор л одоо нөгөө өөрийнхөө харсан тэр гоо сайхныг л ингээл бусдтай хуваалцмаар санагдаад одоо тэ ийм гоё үт юм биш үү гэдгийг харуулах гэж айгүй их зордтыг. Ер нь тэгж л анх нүд зураг руу орсон юм байна та. Анх энэ манай групп чинь бас үүсээд явж байгаа ч одоо нөгөө нэг Эрдэнэ хотын гэрэл зураг сонирхчдын Мэлми бүлгэн гэсэн групп. Тэнгууд ерөөс Эрдэнэтийн зураг орохоор л баахан лайк авдаг. Тэр нь хамаагүй зүгээр гар утсаар нэг манай нэг группт байдаг нэг хүн гар утсаар аваад чамаагүй нэг цас орж байгаа, бороо орж байгаа нэг зураг авангууд. Айгүй их лайк авна. За бид нар болохоор тухайн үед нэг нийлээл нэг гэрэл зураг руу арай нэг одоо гүн орж эхэлж байгаа үе л дээ. Тэгэл нэг муу хэдэн подсвет барайл нэг хэдэн спидлайт барайл нөгөө бүгд л модельтэй зураг сонирхол. Нэг бол бүгд нэг сарны зураг авах гэж оролдоод. Тэгээ нөгөө зургуудаа оруулна. Нөгөө үзэгчд нь ойлгохгүй. Эрдэнэтийн зураг оруулахаар лайк аваад байна. Тэгээ өөр зураг авахаар ерөөсөө ойлгохгүй. Нөгөө хөрөг зураг байна нөө. Ямар сандаа сая пүүжигийн маань хэлж байгаагаар нөө нүүд зураг оруулахаар бүр нөгөө тэр зориг гаргаж зураг авахулсан нөгөө эмгтэй моделийн шүүмжлээ. Тэгээ шүүмж биш байхгүй юу? Бараг дормжлол болчиход байдаг. Ер нь дормжлоод байдаг. Гэхдээ яг одоо ингээд нөгөө төдийгөөс өдийн хугацаанд ингээд бид нар явж чадал нөгөө гэрэл зургийн боловсрал гэх юм уу гэрэл зургийн мэдлэгийг бид нар бас нөгөө нэг Эрдэнэ хотынхаа иргэдэд бас түгэж чадаад байгаа юм болов уу гэж боддог. Тий, багч гэсэн. Гэрэл зургийн ийм салбар байдаг юм аа. За тий, спорт зурган дээр ихэд ингэж авдаг юм аа. Ийм төрлийг ингэж авдаг юм аа. Одны зураг ингэж авдаг юм аа. За од гариг ихэсэн хөдөлгөөр нь ийм байт юм аа ч гэдэг юм. Нөгөө гэрэл зураг өөрөө айгүй сонирхоод эхлэхээр айгүй олон төрлийн талын мэдлэг олгож идэг айгүй том гой салбар гэж би боддتي. Тэгээд тэрний хүчинд нөгөө бид нар чинь төрөл төрлөөр зураг авдаг зурагчд байна. Тэгээд бас нөгөө төдийгөөс өдөө бол одоо нөгөө Эрдэнэтийнхаа одоо нөгөө гэрэл зураг шимтэн үздэг нөгөө бидний зурганд алга ташин дэмжиж хүүлж идэг нөгөө хүмүүсүүдийн гэрэл зургийн боловсролыг бас айгүй гоё өөр болгосон баг нэг үе бодвол. Тэгэхээр одоо нөгөө хотын зураг бол хотын зураг тэгээ нөгөө хөрөг зураг бол хөрөг зураг ойлгодог хүмүүсүүд нь ямар гоё хөрөг вэ тэгсэн байх ингэсэн байх. Яг нь тэн дээр нөгөө гэрэл зургийн талаар ярьдаг болцсон. Тэгээ нөгөө гэрэл зурагч одоо бас ялгаагүй нөгөө нийгмийн тойл болж байгаа зүйл шүү дээ. Бид нар одоо юу гэдэг аль болох хотынхоо сайн сайхан юмыг гаргах гэж хичээх боловч гэсэн гэхдээ нүдний өмнө үнэхээр болохгүй байгаа юмыг бас заримдаа аваад тавьчихна. Тэгээд хэрвээ тэн дээр тэгтээ яг ингээд нөгөө гэрэл зураг ямар хүчтэй ганцхан кадр зураг аваад оруулаад тавьчихад тэн дээр маш олон хүний хилцүүлэг энэ нөгөө тэр хөндөх гэсэн сэдвээ хөндөж чадчихвэл тэр зураг хүчтэй зураг болов уу гэж бодож байна л да. Би одоо өөрөө бас нөгөө хотын зургаас гадна бас үйл явдлын зураг бас ажлын хувьд нөгөө үйл явдлын зураг маш их авдаг. Тэгэхээр ер нь нөгөө нэг гэрэл зураг маань маш их хүчтэй том салбар. Тэгээ нөгөө нийгэмд үзүүлэх гэсэн юм а ганцхан кадраар хөдөлгөөнгүй одоо видео болвол хүн инээж байгаа бол инээж байгаа дуутай бол дуугүй хөдөлж байгаа хөдөлгөөнийг гаргадаг бол гэрэл зураг бол ганцхан кадраар тэр олон зүйлийг илэрхийлж болдог. Гэхдээ маш их бас мэдээж ур чадвар одоо нэг олон жилийн хөдөлмөр шаардна. Тэгээд ямарсан тэр салбарт ингээд ороод энэ олон найзуудтай ах дүү нартай болоод ингээд өнөөдөр манай бүлэм айгүй том олуулаа болцсон. Бис ингэж бодоод идэв шүү дээ. Бид ерөнхийдөө нэг өөртөө төрлөж өөртөө сонирхож байгаа чиглэлээр зураг аваад нэг групптэй постлох ч юм уу те Эрдэнэтийн нэг зургийн групптэр постлоход Эрдэнэтийн иргэдэд зургаар дамжуулаад мэдрэмж суулгаж идэм боломж. Нэг үе бодвол зурганд хандах хүмүүсийн мэдлэг мэдрэмж хамаагүй ондоо олцоод байгаа шүү дээ. Аль зураг ямар арай ингээд гоё гарсан байна муу гарсан хүмүүс яаж тэр нэг хандж байгаа хандлтыг нь харахад л ерөнхийдөө ялгаад шүүгээд ер нь сураад байгаа ч юм. Өнгө гэрэл сүүдэр ингээл мэрэгжлийн шахуу юм бол ярьдаг хүмүүсүүд байдаг шүү дээ. Өөрсдөө ямар ч тийм гэрэл зургийн талаар одоо нөгөө тэнгуут нэгсэндөө нэг давхар тийм гоё зурагнууд ерөнхийдөө бидний зургийг хараад ч юм уу ингээд төрөл дээр ерөнхийдөө за ингүүл зүгээр юм байна гэж өөртөө нэг санаа авж байгаа. Хоёрт нэг иймэрхүү байр зүгээр юм даа ч гэх юм. Нэгсэндээ под ч юм уу гэрэл өнгө ерөнхийдөө ямар байх нэг тиймэрхүү юм нэг хүмүүстэй бидний зургаараа дамжуулж ерөнхийдөө юм жоохон мэдрэмж суулгаад
өгөөд байгаа юм шиг санагддаг. Гоо зүүн мэдрэмжтэй юм урлагийн чих юм уу. Тийм тодорхой хэмжээгээр бид нар бас нөлөөлж л байгаа хэрэг та. Та нартай байлаа шүү. За би 15 онд ч орж ирээд нөгөө камерны тухай асууж явж байгаа чамтай анх танилцаад. Тэг ч одоо 15 онд юм уу? Тий, 15. Тийм. Тэгэхээр чи би ч одоо бараг эхний 10-т бараг орохоор байгаа ах шүү. Орлого байх уу? Тийм. Тэгээд энийг нөгөө дурсаад хэдүүлээ тэгэл айгүй их өндөрлөг мөндөрлөгөөр шөнө нэг хөлж ирээл би нэг ийм студийн нэг видео нэг хүн төлж ирээл явдаг ус. Тэрийг айгүй сайн санаж. Тэгээд одоо надаас өмнө гэсэн үг шүү дээ. Одоо бүлгэн маань 2014 онд. Тий. Тэгэхээр анх бацх маань ус одоо өөр хин байваа тэр тухай одоо анх хідүүлээ үүсв тэр тухай нэрээ бидэрт бас ингэж үзэгчтэй бас нэг сайхан ярьж өгөөч. За манайх чинь би нөгөө түрүүн бас ярьж ирсэн би өөрөө нөгөө 2010 онд ихний камертай болсон ч гэсэн ингээд голцоо нөгөө нэг гэр бүлийн хүрээнд ч гэх юм уу зургууд аваад ингэж явж байгаад Facebook дээр яг энэ групп үүсгий өөрсдийн групптэй болъё гэсэн санаа гарч ирээд тэгээд 2014 онд группээ үүсгээд 2014 оны 2 сарын 13-нд үүсгэсэн. Тэгээ 2 сарын 13 ч одоо манай үүссэн ойн өдөр гэж боддог шүү дээ. Тэгээ 13-ны өдөр Facebook группээ үүсгээд тэгээд нэг хэд хоногийн дотор нөгөө бас нэг групп чаттай болоод одоогийн энэ групп чат маань одоо 13 дахь жилдээ явж байгаа групп чат гэсэн. Тэгээд тэр групп чатан дээр ярилцаад хэдүүлээ нэрээ өгье өөрсдөө нэр өгье гэд. Тэгээ нэрээ яаж өгөх үү гэд нөгөө нэг нэрийн саналууд аваад тухайн үед ч нэг чаавас зөөхөн бид ч нэг 10 хүрэхгүй нэг 8 сүлээ байсан юм уу 7 8 байсан. Тэгэл нэг тухайн үед дотроо ингээд нэрнийхээс юу ярьж байгаад шууд групп дээр санал асуулга явуулсан. Тэг ингээд өөрөөсөө нэрнүүдээ оруулаад тэгээд тухайн үед нөгөө энэ мэлми гэдэг нэрнэн дээр одоо мэлми гэдэг чинь мэдээж манайхан бүгдээрээ мэдж байгаа болов. Нүд. Тэгээд нүд бол одоо нөгөө ертөнцийг харна. Ялгаагүй бид нар хүний нүдийг оруулж нөгөө нэг цаасан дээр буулгах камераар тэр хүний харж чадах гой сайхан болгоныг л буулгах гэж оролдож байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд мэлми гэдэг нэрийг анх өгсөн. Тэгээ хамгийн анхны гаралт гэх юм уу бидний хувьд бол хамгийн анх одоо энэ манай Эрдэнэ төвлөрт ажиллаж байгаад Ороорт ажиллаж байгаад төртөө суусан манай Баяр Бат ах. Тэгээ манай одоо Эрдэнэ төвлөрийн гэрэл зурагч нар ажиллаж байгаа Бат төгс бид гурав нэг нийлээд за гуруулаа нэг шөнийн зурганд гараа гэдэг. Тэгээд 3.17 дугаар байрны биш 3.22 дугаар байрны дээвэр дээр гараад. Тэгээд тухайн үе чинь хэцүү бид нар чинь нөгөө нэг дээврийн дэлхүүр нь олдохгүй. Дээврийн цоочд хамаг дээврүүд цоочтой. Тэгэл нөгөө нэг сөөх мөхөөр явна Эрдэнэ тусаар очиж гуй. Ер нь бол их чавс царай алдна. Тэгээ бидний хэн ч мэдэхгүй та нар яах гэж байгаа гэж байгаа хаанаас явж байгаа ингээл. Чаваас нөгөө мөө хөл мөл нэг өөрсдийнхөө боломжоор нэг ганц нэг мөө тоног төхөөрөмжтэй тэдрийг авзуулаад бид нар ингээд нэг зураг авах гэсэн зураг авчаа буугаад тэр яхаа ихчээ гэж гоогаал. Тэгээ хамгийн анхны гаралтан дээр бол тэр төгсөө Баяр ах бид гурав гараад. Тэгээд тэр хамгийн анхны групп шот бид гурвын нэг зураг байдгийг. Тэгэл тэрнээс хойш аягүй олон залуучууд нөгөө групп дээр ингэж гарддаг юм уу яадаг юм би бас зураг сонирхтыг та хэдтэй нэг болох уу. Тэгэл өстө наашаа гэсэн болгоно бүгдийг тгий хамт гарыг хүрээ дээр гэл. Тэгээ нөө одоо 13 жилийн хугацаанд чинь бид нар чинь аягүй олон гişүүд бас гарсан орсон. Одоо яг нөгөө гарсан гэдэг нь нөгөө бидэртэй хамт хөгжөө сураад ингээд явж байгаад Улаанбаатар руу яваач тийм Улаанбаатарт очиод студнэ гэж тийм үү. Одоо гэрэл зургийн чиглэлээр өөр юм игээд ингээд мундаг гэрэл зурагчин болцсон залуучууд ч байна. Тэгэхээр нөгөө анхны орж ирсэн одоогийн байгаа ингээ гişүүдтэй бодвол аягүй олон гişүүдтэй байсан юм билээ. Байсан болон байгаа нийт гişүүдтэй яхаар. Тэгж хамгийн анх бол нэг бид гурав шөнийн зураг авснаар эхэлж исэн манай бүлэг үүсэн байгуулагдсан гэх юм уу. Нэрээ шөнийн зураг гэж айгүйх гардаг гэсэн хэдүүлээ. Одоо нэрээ нийт хэдэн гişүүд байна манад? Одоо яг идэвхтэй одоо яг нөгөө нэг бүлгийн жинхэнэ гişүүд гэх юм бол одоо яг нөгөө групп чатан дээр бид нар өөрсдийнхээ 30 гаруй хүмүүсүүд байгаа даа. За сая өнгөрсөн онд 24 оны 12 сард тийм 24 оны 12 сард бид нар чинь нөгөө 10 жилийн хойгоо тэмдэглээд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны бас шинжилгээ хийгээд өөрсдөө 10 жилийн хойг тэмдэглээд Эрдэнэ дотор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Монголын гэрэл зурагчдыг цуглуулад шинжилгээ баяраа тэмдэглэсэн. Тэгэхэд манай дээр одоо юу гэдэг нь тухайн үед нөгөө ахуй үйлчилгээнд ажиллаж байсан ахмад гэрэл зурагчдаа ч тийм одоо ахуй үйлчилгээнд ажиллаж байгаа ахуй үйлчилгээний гэрэл зурагчдаа ингээд нийлүүлээд ингээд яхад зөвхөн манай мэлмитээр одоо харьяалагдаад ирсэн тэр нийт гэрэл зурагчд хүмүүсүүд маань 40 гарсан хүмүүсүүд ирсэн шүү дээ 45 6 боллоо. Нэлээ олон байсан. Тэгэхээр одоо яг бүлгийн нөгөө идэвхтэн залуучууд нь бол ямарсан 30 гаруй тооны залуучууд байна.
За баярлалаа. За тэгээд сүхэгээс бас юм асууя гэж бодлоо. За. Сүхэ минь одоо нөгөө студийн гэрэл зураг одоо хормын зураг Эрдэнэттэй бол нэлээд дээгүүр хүмүүс их ам сайтай байдаг. Тим студ байгаа. Танах те хувц сунар хэрэглэлийн хувьд нэлээд сайн. Тэгээд сүхэгээс асууж байгаа юм нь болохоор одоо ер нь нэлээд хэцүү байж шүү дээ хормын зураг гэдэг бол те. Одоо нөгөө хоёр хүний зураг авдггүй гэрч гээл тэгэхээр одоо те нэг юм таарчдаг айгүй олон хүн таарчдаг болохоор. Тэгэхээр нөгөө гоё дурсамжаас чиний сэтгэлд үлдсэн одоо хамгийн гоё зураг ганцхан хормын зураг гэхгүй дээ. Чи зүгээр өөрөө нөгөө ингэж яасан чиний сэтгэлд хамгийн гоё тод үлдсэн хамгийн дурсамжтай чиний хамгийн кул гэж боддог ямар зураг байдаг вэ? Хамгийн дурсамжтай нь одоо яг нэг хормын зурганд явж ирсэн. Юу л өөр ангарав. Тэрхэн цагаан нуураар ороод дамжаад өөр хангаал руу ингээд зураг авалт яваад тэр чигтээ явсараа 5 хоног үргэлжилсэн хормын зургаар. Тэрд их ерөнхийдөө хамаг гоё зургууд маш их гарсан. Хамаг дурсамжууд ерөнхийдөө тэрийг хөрлөж байгаа да. Эрдэнтээс авч явал Эрдэнэт хотыг нэг харуулж аягүй гоё кадр буулгаж аваад тэгээд юу л үгүй тэрхэн цагаан нуур дээр бас амар гоё зураг бодож очисон чи очихтаас тэ битүү нөгөө нэг юу борото шиврээ борото дараад зам нь бүр нэлцгансан явж болдгоо шинжингээ явсаар гад очиод өглөө нь за бороо мороо татарчих хэл өгсөн чи бороо татарсан юм байхгүй яг шиврээтэйгээ тэр чигтээ тэгээд нилээ баг 12 хүртэл баг хүлээлүүдээ тэгээд дэвчээр алт зац ер нь шууд гаръя л тэгээд бороотод авж байгаа зургаа нэг гүрээсээр хагаад аваад тэгээд дараа нь харсан тэр бол тэгтээ айгүй гоё зураг болсон. Тэгээд тэр хостоогоо цуг гэрчүүтэйгээ нийлээ дахиад өөр хангаа явж авсан. Тэдний гэр бүлийн зураг бол одоо хүртэл ерөнхийдөө нүдэнд ерөнхийдөө байнга харагдчихэд амар гоё зургууд гарсан. Тэр л хамгийн гоё дурсамж юм да. За Бацүх байна болохоор тэгэхээр чиний сэтгэлд ингээд хамгийн гоё тод үлдсэн ямар гоё одоо яг нөгөө лайк шеэр цуглуулсан ч байж болно эсвэл зүгээр л тэг хинч анзаараагүй мөртөө чиний сэтгэлд энэ л нэрээ гэсэн тийм ямар гоё зураг байдгүй чиний хувьд чиний өөрөө чинь авсан тийм ээ яг нөгөө хандлтын хувьд гэх юм бол одоо жишээлбэл үйл явдлын зураг ч гэх юм би үйл явдлын зургаараа үйл явдлын зургийг бол яг нөгөө авсан цаг тухайд нь цаг алдахгүй маш хурдтай одоо сошиал постлж иж тэр нөгөө нэг цаг үетэйгээ уйлдаж маш хурдан одоо хандлт авч явна гэж боддتي. Нодлон би зүгээр гар утсаараа жишээлбэл нэг сарвчин дотор хичээлээ хийгээ сууж байгаа нэг хүүхдийн зураг авсан. Тэр одоо миний бодлоор бол манай групп дээр байгаа хамгийн олон лайктай зураг баг. Одоо яг нөгөө нэг юм гой сайхан юм байна шүү гэдгийг бас нэг харуулж одоо энэ хүүхдүүд л бидний ирээдүг өөрчлөнө гэсэн нэг тэмдэг утгатай би тексттэй оруулж ирсэн. Тэгээд тэр зураг бол одоо тухайд хэдэн лайк авлаа ямарсан миний мэдхээр хамгийн өндөр лайк авч ирсэн зураг байна. Тэгвэл тэр нөгөө лайк авч ирсэн зурагнаас илүү тэр бол яг зүгээр л тухайн үед тэр өгүүлэмж нь л тийм болохоос шээ. Нэг тийм үнэхээр яг бас миний бодлоор бол тийм сайн зураг магадгүй биш байх. Яг тухайн үед сошиал дээр их хандлт авсан гэсэн. Гэхдээ миний өөрөө бодож авсан хамгийн гоё гэж бодож ирсэн зураг маань групп дээр 10 лайктай явж явах үеч байна. Тэгэхээр тэрийг нөгөө нэг мас ойлгохгүй байх ч гэдэм үү те. Зүгээр миний хувьд сонин гоё сайхан зураг гэвэл нөгөө би бас энийг ярих айгуу дуртай нөгөө Монголын гэрэл зурагчдаас хамгийн анх очиж нөгөө туйлын төвийн гэрэл зураг авсан 5 гэрэл зурагч юм байдаг. Тэрний нэг нь би болж одоо нөгөө Норвегид очиж туйлын төвийг өөрийн нүдээр үзэж зургийг авч ирсэн. Тэр маань бас их гоё үйл явдал гэж боддог. Нөгөө хэр баргийн хүн үзээд байхааргүй тэр үйлдэлийг өөрөө очиж үзээд одоо гэрэл зургийг авч ирсэн. Гэхдээ яг нөгөө одоо бодохдоо бол тэр зургийг нэг дахиад би очиж тэр туйлын төвийг үзээд бүр өшөө гоё явандаа бүр өстой алаа янда гэж юм уу боддгийг дутуул санагдаад байна. Тийм угаасаа дутуул санагдаад ер нь нэг тийм угаасаа нэг за энэ зургийг би өстой яг ханчлаа да гэсэн нэг зураг байдгүй шүү дээ. За тэгвэл одоо бол би нөгөө сая бүсүүгийн хэлдгээр бол ерөнхийдөө хотын зураг авах хоббитой ч гэсэн яг нөгөө ажлын шаардлагаар их юм уу нөгөө голцоо нөгөө арга хэмжээ эвентийн зураг тэгээд дээр нь бараа бүтээгдэхүүний зургаар дагнж ажилладаг. Тэгээ бас ялгаагүй нөгөө 100 намартай нөгөө хормын зургаар авна. Ерөөсөө яг голчилж одоо сүүлийн үед ажиллаж байгаа ажил гэх юм бол хормын зураг болон бараа бүтээгдэхүүний зураг. Тэгээд дээр нь нөгөө эм дарга хэмжээний зургууд, үйл явдлын зургуудаар бас дагнж ажилладаг. Одоо би бол бас яг ингээд нөгөө ньюд зураг, хөрөг зураг авдаг. Ган баяр бол одоо намайг бол ингээд даваад гараад ирсэн.
санагддаг байхгүй. Яагаад тэгэхээр би ингээд яг л нөгөө төрөний хэлдгэр те алаад байгаа юм шиг санагдаад байсан чинь алуулсан байдаг зургууд амар их гарч ирчээд байдаг байхгүй дараа нь харахаар. Манай хоёр ер нь үйл явдал бас яриад эхэллээ шүү дээ те. Тэгээ тэр үед авч ирсэн одоо тэр зургийг авах гэжсэн үйл явдал ямар гой дурсамж байна, хэцүү байсан юм уу, гоё байсан юм уу? Тэгвэл чиний өөрийн чинь бүр хараад өөх гэж боддог ямар зураг байдгийг. За надад ч нэг тийм дурсамжтай зураг 24 онд баха. Яг саяхан нэг 2 жилийн өмнө. Над руу нэг фэйсбүүкээр нэг яг нэг тодорхой зураггүй ингээл нэг хаяг холбож байгаа байхгүй сайн байна уу гэд нэг зураг авахулах гэсэн ямар зураг гэд ингээд чат хийж байгаа хүнтэй харилцаад. Гэсэн чинь ингээд эхнэрийнхэн зургийг авахулах юм гинэ. Гэтэ жоох юм нүцгэн маягийн. За. Тэгээд би чинь тэнцэж байна баг гайхаж байгаа юм чи нөхөр нь зурагчтай холбосон эхнэрийнх нь нүцгэн зургийг авахулъя гэж хэлэх бас тийм хүн бас ховор шүү дээ. Тэгээд нэг уцаа өгөөд битээр Эрдэнтийн нэг ах их чойроо дээ. Тэгээд их ч бол ерөөхдөө одоогийн нэг өөрийнх нь байгаа байдалд амар сэтгэл хангалуун тэр нь надад амар гоё таалагдсан. Тэгээд тэр зургийг авахд айгу амар байсан. Яа тэгэхээр хүн өөрийнх нь биег одоо эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн хүн ер нь ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрөө ямар вэ өөрийгөө ямар байгаа чигээр нь хайрлах бол айгу гоё зүйл байсан байт юм билээ. Өөрийнхөө яг одоо байгаа бие хан дээр амар тийм сэтгэл хангалуун гэдэг дөрвөн хүүг сайхан төрүүлээд өсгцэн одоо байгаа дээр ингээ хамгийн гоё байгаа одоо миний хамгийн гоё байгаа хэсэг гэж бодоод надтай нөхөр нь холбогдож зураг авахсан юм билээ. Ингээд нөхрийгөө би ийм зураг авахулмаар байл гэж шалаадсан гэсэн. Тэгээ мундаг амар нөхөр мангар мундаг нөхөр байхгүй. Тийм өөрөө ингээд зурагчтай холбогдоод эхнэрийнх нь үтсэн зургийг ингээд агуулжээд авахулдаг тийм нөхөр тэгж ойлгож хүн ховор байхгүй. Тэгээд тэр гэр бүлийг хараад амар гоё санагдчихсэн надад. Тэр зураг амар гоё тийм дурсамжтай. ер нь гэхдээ манай эрчүүд нөгөө 20 зурган дээр ч гэсэн жоохон төвчээргүй л дээ. Төрүүлээл зад тосох бол. Ойлгох гэдэг хүмүүс ч манай эрчүүд шин. Тэгээд тэр зураг өөрсдөнд нь би бүх зургийг янзлаад файлаар нөхсөн. Тэгээд ихчтэл гэр бүлдэл айгүй их таалагдсан. Тэгээд өөртөө тэрийг файлаар аваад юм угаалгаж хадгаднаа л гэсэн. Мундаг хэрүүлээ. Тийм байлээ. Тэр л их дурсамжтай гоё зураг болсон доо. За одоо би өөрийнхөө зургийг яриа тий. Тэр нөө надад нөгөө хамгийн их таалагддаг зураг маань нэг жирэмсний зураг байд. Одоо нөгөө манай нэг дүү хоёр нөгөө гэр бүл болцсон. Тэгээд хаа та нэг ингэ зураг аваад өгөөч гэдэг. Тэгээд тэр чинь нэлээ их судалсан жирэмсний зураг ингээл дандаа л босоо байд юм бэ, тийм байд юм бэ гэд. Тэгээд ягаад ч ингэ нөгөө дээш нь харуудад орон дотор ингэ хөвтүүлж хагаад дээрээс нь ингэ нөгөө яг юм нэг чөдөттэй хөвтөж хагаад тэгээд нэг зураг авч ирсэн байхгүй. Тэгээд тэр бас яг нөгөө хандлт ингэ айгүй миний өстө хамгийн олон лайк 7000 гардуу яалаа. Хотын гэр зураг суучдаг тэр лөө Эрдэнэт дээр 3000 гарсан. Айгүй өндөр бас. Тэгээд тэр зураг бас надад ч их айгүй таалагдтыг. Арай нэг өөр өнцгөр авсан. Тий. Тэр хүмүүс нь зураг нь модельтэйгээ хүртэл яг тий юм айгүй хөөрхөн болсон. Тэгээд би тэрийг өөр айгүй хөөрхөн зураг болсон доо гэж боддоо. Тэр тэгээд нөгөө хөрөг зурган дээр болохоор тэр чи бүр нөгөө би одоо 16 7 оны үед нэг гараж дээр машин чадалцдаг зурагч авдаг байсан да. Тэгэхэд хотоос нөгөө манай нэг дүү ирээд тэгээд өөрөө нэг юм сонин хэбэ шиг юм тэг цэрэг ногоо шиг хувцастай. Тэг нэг сонин ингээд үсмэс нь ургацсан нэг жоох гундуу харагдаад тэгэл нөгөө яах вэ гэрэл мэрлээ тавьж чадахгүй нэг юм хар цагаан зураг авцсан. Тэгтээ тэр зургийг харах нэг гуниг төрөөддөг байхгүй. Тэгээд зүгээр л аз таарсан. Тэгээд дараа нь би тэр зургийг ингээд 2 3 зураг гаргах юм энэ зургийг өгчөөд энэ зургийг ингээд харахаар нэг өөр ирэхгүй гуниг төрөөдөх ингээд манай хүн чинь санаашч манашж байгаа. Тэгсэн чинь угаасаа нөгөө манай тэр хүн маань модель маань босон залуу маань угаасаа асуудалтай юм байна. Одоо нөгөө гэр бүлийн алдцсан. Тэр амар их юу гараад ирэнгүүт одоо нөгөө биний тэрийг сайн болгоно гэж явах. Яг тэр хүн өөрөө нөгөө амар тэгж харцаараа ингээ илэрхийлж чадсан болохоор тэгэд хөрөг зурнаас би тэрийг ортостой тий нэг юм дамбаалтаач юм шиг. Одоо нөгөө түрүү тэр цагдаагийн уртлын нөгөө хэсэг модыг барилга барьж яах гээл одоо яг барилгууд яг хотл юм чинь хөгжиж л байгаа л да сайгүй. Тэгээ энэ дэр бол болоод юу ярих гэдэг асуух гэдэг юм гэхээр одоо ингээ Эрдэнэт тот маань 50 жил болж байна. Одоо энэ бол хагас 100 жил байхгүй айгүй том ой. Тэгээ залуучууд одоо та эдийн нүдээр Эрдэнэт хотод маань одоо болж байгаа юм юу вэ? Одоо ингээ зураг гадуур аваад явхад одоо болохгүй юм ч бас байгаа бах тийм ээ. Гэрэл зургаасаа хайлаад ч гэдэг юм уу одоо нэг жоохон шүүмжлэлтэй асуудал яриул газар олголтыг ерөөс ямар зохион байгуулалтгүйгээр бодлогогүйгээр зэгцгүйгээр өгöd тах шиг. Ерөөс хаа сайгүй
нэг айл нэг орон сууцанд ороод нэг гоё урагшаага нар харсан урд уулаа хардаг, сархиа уулаа хардаг, нөгөө хиймэл уулаа хардаг, ингээд гоё нар мандахыг хардаг нэг байранд орчлоо гэсэн чинь 2 жилийн дараа урталт нь тэр айлч мэдээгүй ийжсэн чинь урталт нь баг дахиад 9 давхар бариад урталт нь баг айлын цонхон голохоор уртлын айлын цонх харагддаг. Тиймэрхүү болчих жишээ нь. Яг мэдээж тийм тэгж ойрхон байх юм байх л баг. Гэхдээ ер нь бол гол нь тэр нөгөө нэг цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн тий хүүхдийн тоглоомын талбай. Одоо мэдээж манай сүүлийн үед нөгөө иргэдийн маш их асуудал хүндж ярьж байгаа юм бол авч зогсоолын үргэлжлээ. Тэгэхээр нөгөө мэдээж тиймэрхүү юмнууд байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр манай Эрдэнэ хотодоо дахиад ч бас 50 жилээр зогсохгүй дахиад 50 жилгээ 100 жил яваад явах үед тэр үед манай хот одоо тухайн үеийн нэр хүндээ алдахгүйгээр одоо Монголын хамгийн том 3 хотын нэг гэж яддаг байсан бол одоо хамгийн цэвэрхэн хот те хамгийн залуу хот гэж яддаг байсан. Тэгээд тэрийг алдахгүйгээр одоо бид нар бас бүрэн алдчихаагүй гэж бодож байна шүү дээ. Улаанбаатар болчихоогүй. Тэгэхээр одоо бол бид нар цас залруулах боломж байгаа юм чи одооноос төлөвлөлттэй баг дээр төлөвлөлтөд зөв хийгээд одооноос зарим миний бодлоор бол тэр зарим олгогдсон газрууд дээр юм баригдаагүй байгаа бол эртнээс нь буцаагаад цуцлаад энэ дэр маш том гоё цэцэрлэг түрээлгүүд хийгээ те. Тэгээд явбал манай хот бол ямар газар талбай мундах биш. Гоё болох байх гэж боддог шүү дээ. Би бол ер нь их өөдрөгөөр харж амьдрах дуртай. Янзлах юмнууд их байна гоо сэтгэлтэй хийж бол одоо жишээ нь яг энэ жил одоо замууд ерөнхийдөө гайгүй олон л гэж би ойлгоод энэ тэнэр зарлахцаад ажлууд нь хийгдээ төвийн замын хувьчлалтуудыг хийнэ гэдэг байгаа. Одоо жишээ нь хүнсний зах байна. Би ч одоо өндөр өөрөө ингээд 31-тэй гэдэг чинь намайг ухаан ороход л манай хүнсний зах яг ийм байсан шүү дээ. Яг хэвэндээ гадаа орчин ч ихсэндээ хэвэндээ одоо хүртэл тэр нь засагддгүү. Тэгээ манай хүнсний зах за ядаж ингээд нэг жоохон засвар хийгээд сайжруулад эрүүл ахуйн стандартаа хангуулахгүй яг л ингээд дотроо ингээд юмдаа яваал оронгууд л тэнд нэг магцах хөвдөл ямлж байгаа их нар худалдагч нар чи ингээд махны шүүс нь ингээд доошоо дуусангууд нөгөө нэг арчир барьж авал тэрийг арчаал тэрэнгүүрээ гараа арчаад буцаал маха янзлал хилдэг 30 жил байсан өмнөр нь одоодсэн байх тийм. Тэгэл яг л орохоор чи одоо ингээд нэг мэтгэл ингээд 30 жил өнгөрцөн байгаа байхгүй намайг ухаарахад хүнсний зах тийм байсан одоо хүртэл тэр чигээрээ одоо бид нар л яг нэг залуучууд хилж дуурч энийг засаж сайжруулахгүй бол манай хөвгт 30 хүрэхэд энэ аяг бол энэ чигээрээ байж явах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө залуучууд маань өөрсдөө хотын төлөө дуурайж сэтгэл санаачлагтай байгаад шаардлага тавиад хотоо үүдэн татахгүй бол ерөнхийдөө ингээ удирдлагууд энэ дээр ингээ аймаг удирж байгаа эрх мэдэл дээр очисон хүмүүс ерөнхийдөө жоохон тийм сэтгэлгүй л байгаад байна. Түүнээс эднэрт мөнгө дутаагүй шүү дээ. Ер нь л би бол тэгж боддог. За Сүхбагийн минь хувьд юу гэж бодож байна? Эрдэнэ хотод мань болж байгаа юм байна уу? Болохгүй юм байна уу? Ер нь болохгүй байгаа юм бол зөндөл харагчлаа. Шууд болохгүй гэдэг. Ер нь болохгүй юм их болоо. Зөвхөн гэрээс ажлын хооронд явхад л угаасаа тэгэл шинээр ингээл нөхсөн замнууд нь жилч хүрэхгүй ингээл бутарч унах чинь ердөө сэтгэл нь ердөөсөө өрдөг юм уу? Эсвэл тэр нөгөө нэг хийж байгаа хүмүүс нь эсвэл нөгөө орц найрлагаа тааруулж чаддгүй юм уу гэдгээс ахуулаад зам дээрээс ахуулаад ерөөдөө явдаг юм л та тэгэл. Тэгэхээр нэг одоо нэг яг хуу байшин барилгууд нь бол шинээр баригдаад гоё барилгууд баригдчихлаа гал та. Тэгтээ зохион байгуулалт яалт ч угаасаа айгүй муу тий нэг барилга барьцсан байлаа гэд тэрлүү нь орох гэж махаа иддэг өөр ороод гарах гэж би ч одоо тий ажилласаа гараад хүүхдээ аваад хөргөж өгөхөд л өмнө цаархлаа штэ. Сүүлийн хэдэн жил бүр ил доод хийгээл тэгэл дээрэс нь түгжрээл явдалтай. Ерөөсөө шүүмжлэх юм бол зөндөө байгаа. Тэг яг гэхдээ нөгөө бид нар нөгөө бас мэдээж Эрдэнэ хотын төрж өссөн залуус байна, ирж суурьсан залуучууд байна. Нөгөө бид нар хилж мэдээж шаардлага тавих юм бол мэдээж байх баг. Тэгжиж бас нэг иргэдийн оролцоо хяналт байж иж энэ бүх өөрчлөгдөх баг. Би бол бас гэгээлгэр боддیں۔ Мэдээж бид нар бас хилий, шаардъя, хяналт шалгалт тавья өөрсдөө иргэдийн зүгээс тийм ээ. Тэгээд гой сайхан болох байхаа гэж айгу амьдрахад бол нэг дороо тий. Юу ихтэй нэг 2-3 жилийн дотор сипгээл босоод ирэхэр байхгүй. Одоо манайх чинь хүүхдийн паркийг одоо хизээ байхгүй болгоё ч хүүхдүүдээ хизээнээс хойш энэ соёл орны талбай цементэн дээр баярлуулсан болов. Тэгээ байж тал одоо ингээд бас хүүхдийн туслан байхгүй болох дээрээ тулцсан. Одоо байхгүй болооч юм уу мэддэхгүй байгаа гэдэг. Би ч нөгөө Эрдэнэ төлөвлөр төрийн өмч төлөвлөрийн газар ажилладаг. Тэгээд удирдлагуудаа жоох гомдлоо. За гомдлох ч юу байх вэ? Одоо ингээд үнэхээр ингээд манай Эрдэнэтээс ингээд нөгөө зүүн тишээ гарч байгаа зүүн талаас орж байгаа зам бол үнэндээ нарийдэж байна.
Тэгээ тэрийг ингээд одоо ягаад хийгээгүй юм ч гээд одоо ч юм яриад энийг ойрын хугацаанд нэрээ одоо засаг дарга байна ч байсан. Тэгээ Эрдэнэ үйлдвэрийн удирдлагууд ягаад би Эрдэнэ үйлдвэрийн удирдлагыг гээд байгаа юм гэхээр нөгөө Эрдэнэ үйлдвэрийн автобус явдаг байхгүй. Тэнгүүт одоо хуучин бол автобус за нэг 8 минут нэр шүү баг 8 минут вэ 10 минут хүрэхгүй хотод ороод гордод ороод ирдэг байсан. Одоо ингээд автобусанд суугаад явхаар нэрээ баг гам баярын илдэг шиг тэнд хамаг амьдрал өнгөрчих гээд байна. Одоо 7:40 автобус 5. Тэр хэсгээр орой амар төгжигдэг те цаанаас нааш. Тэгээд нөгөө хамгийн чинэг нь одоо тэр төмөр зам шийддэг багт нь 5 хэдээс богоо явдаг болчиход. Тэгээд одоо би ингээд зүгээр автобусын дотор ингээд удаад би ганцхан өөрөг ярина. Тэнгүүт өөр Эрдэнэ хотын иргэд ингээд явж хахад Эрдэнэтийн цуваад тэдэрт амар лай болж байгаа байхгүй. Энийг балан юмнууд ингээд зам хаагаад тэгээд энийг ингээд бидний хооронд нь ингээд муудалцуулж хахаар энийг те одоо энэ жил бол угаасаа хийхгүй. Ойрын хугацаанд нэр игээд Эрдэнэт рүү гарч байгаа зам. За тэнгүүт энэ зам бүр амир наадмын урт хоногийн амралтуудаар жуулчд одоо дотоодын жуулчд ороод ирэхэд за тэртлийн ингээд ТЦ уртлын зам бол амир. Тэрийг би нэр одоо боддتي шүмжлэх юм тэр л байна. Одоо ядаж гокийн уулзуураас наашаа ингээд одоо энэ уртлынхаа зам хүртэл ингээд нэг сайхан дөрвийг нэ болгоод өгчээ дарганараа гэж. Тэр зам чи юу бахав дээр 6000 ажилчны бараг нэг 100 машинтайгаа явхад бараг Эрдэнэтээс Афга хүртэл цуваа болчих واخгүй. Тэнгууд нөгөө замын хөдөлгөөн дээр айгүй хачаалт үүсгээд одоо төвжирлэхээс одоо Улаанбаатар яжууд бид нар бас ичмээр л байгаа л та. Манайх одоо тэгээд ийм баг дээр нь ингээд хилээд одоо нөгөө шийдлэнд ийм л байгаа байхгүй тий. Тэрийг одоо ингээд яг л тэр үндсэндээ ингээд бид л хэд ингэж ярьж байгаа болохоос би бол одоо ингээд бас тэр нөгөө автобусаараа явдаг нь бол өөрсдөө унаагаар явдаг ажилчдаа муу хэлнэ. Тэгвэл нийт нь Эрдэнэ хотын иргэд бол манидыг аад үзэн шүү дээ. Энэ гоки ажилчид ингээд зам хаагаад автобус гээл. Тэрийг ингээд бид нар тэгж хэрэлдүүлээд ах шаардлагагүйгээр тэр замыг одоо Эрдэнэ төлөвлөрт ягаад Эрдэнэ төлөвлөрийн нэр цохоод байгаа юм гэхээр ажилчдын автобус явдаг Эрдэнэ төлөвлөрийн бүх машин техник тийшээ явдаг болохоор тэр замд ингээд бодитгоор тусламж үзүүлэх боломж байгаа юм болов уу гэж боддог. Би тэгж л бодож ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ замыг өргөн болгоод өгөөч. Ядаж та үйлдвэрээс яг энэ дүмгийн уулдвар хүртэл хоёрын нөхцөл одоо яг нэг гоё болчихно доо. Тэгээ бас нэг юм тайд минь юу гэж боддгоо би 93 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн байхгүй. Би ч одоо цагаач штэ. Гэхдээ одоо үндсэндээ Улаанбаатарт 18 жил энд чи одоо бараг 20 жил 30 жил болчихж байгаа байхгүй. Тэд юу нэрийг харамсдаг гэхээр Эрдэнэт ном ногоо хот байсан. За яг байшин барилга баригдаж байна. Тэнгүүт би нөгөө автомашинтай иргэдтэй буух гээд байгаа юм л. Та нар ингэ заавал орчныхаа үдэн, заавал байрныхаа үдэн тавих гээд заавал тэр ашлаг давуулаад ногоон зүлгэн дээр нь очиж машина битгий тавьчих. Мэдээж зогсоодыг хүрэлцээ муугааг ойлгож. Өөрөх нь орчны урд тавих гээд ойртуулах гээд байдаг. Тэнгүүт 5 алхмын цаана 10 алхмын цаана зогсоод байж. Тэнд тавиал зүгээр алхаад явчвал одоо бид нар бол одоо яг ингэ ингэсээр гал дуусан. Тэнгүүт бидний үр хөвгтүүд тэр шороон дээр чинь тэр зүлгэн дээр чинь тоглох. Тэгээ энд байгаа жоохон зүлгээ хайрдаач одоо тэр зүлгэн дээр битгий машина тавиач гэдэг. Манай Эрдэнэтийн жолооч нар яг гэдэг юм. Одоо жишээлбэл сошиал дээр нөгөө Эрдэнэ трафик патруль групп дээр зогсоолоо нэмээд өгөөч. Аймгийн удирдлагууд зогсоол нэмээч гэдэг. Зогсоол бол мэдээж дутмаг байгаа. Гэхдээ зогсоол заавал ингээд одоо үйлчлэгээний төв рүү гэж бодъё. Үйлчлэгээний төв рүү 1000 хүн ороход 1000 хүн машина тавих халбаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг би энэ худалдааны байгууллагаар үйлчлүүлмээр байна. Тэгтэл зогсоол хүрэлцэхгүй. Одоо жишээлбэл манайхан гадагшаа аялал явдаг Азийн орнуудаар ч гэдэм үү, Европын орнуудаар ч гэдэм үү явдаг. Тэнд очихоор нөгөө гадны соёлыг яг дагаал юу гэдгийг яг зогсоол дээр нь тавиал 2 км бол 2 км алхаал дэлгүүрлэгөө ороод үйлчлүүлэл гараад ирдэг. Хизээш та нар үүдэндээ зогсоолт хийж өг гэж шаардлага тавьдаг. Тэгтэл манайхан бол Эрдэнэ жижиг код шүү дээ. Спорт ордны арталт би зогсоол олдохгүй ингээд хэсэг зогслоо гэхэд машин дотроо хэсэг хэдий яруу ажилтаа бисчихсэн өмнө тааруулж чичвэл нэг за үсрээл бараг 10 минут зогсд юм да. 10 минут зогсоход нэг машин хойшоо ураг шаараа зогсож байгаа. Тэр олон машин зогсож илах, нэг нь орж илах, нэг нь гарч идэх байхгүй. Тэгэл нэг ийм 5-аас 10 минутын төвчээр гаргаад нэг машин гарахыг хүлээж байгаа, нэг машин гарахад л зогсоол дээр тавиал орчих газар чинь нэг бол уулзуур дээр авчиж тавьчин, нэг бол бордюр давуулаад тавьчин, нэг бол явгооны гарцсан дээр тавьчин, нэг бол нэгийгээ тагал тавьчаад гарч ирэхгүй алга болчихно. Тэр нөгөө нэг бас л нөгөө нэг хотын соёлд хэдүүлээ суралцъя. Юу бас чичлээд тахаас илүү бие биентэй гоё ингэ сануулаад зөвлөөд өгдөг. Эргээр ингээл ялгаагүй нөгөө хотын соёлд суралцах юм бөөнөрөө суралцах юм. Ер нь тэгэхээр бүгдээрээ хандлагаа өөрчлөе, хотоо хайрлая.
Би болох нь социализмын үлдэгдэл байхгүй юу. Тэгээ Эрдэнэт хүүхэд багт ямар байсан те би бол одоо мэднэ. Тэгээ 5 дугаар микро дутуугаас баригдаж хахад бид ямар гоё цэвэрхэн хот байсан. Одоо ингээд нүдэн дээр ингээд сүрч байгаа нь одоо яг вэ тэгээд бидний харахын зохисол болдог. Одоо зарим нь бол одоо удирдлагуудаа буруутгах нь тий бас мэдээж удирдлагуудын нөлөө байгаа. Ягаад одоо газар олбол замбраагүй байсан зам ягаад өргөн болгоогүй. За тэгвэл бидэрт ингээд бид нар өөрсдөө ирдэд бас учир байна. Тэгэхээр хэдүүлээ хаанаад анхаарай тий гэж бодож байна. Одоо Эрдэнэ дотныхоо иргэдэд хэлэхэд хэдүүлээ хандлага өөрчлөө би дээлтэй байя. 50 жил байна болж байна. Цэвэрхэн бай, хогоо аяхгүй бай, дүрм зөрчгөө бай тий гэж л бодож байна. За уриалж байна бидний дөрвийн зүгээс. За хэдүүлээ тэгээд сайхан санал бодлоо шүүмжээ ярьчлаа. Тэгээд одоо нөгөө анх ингээд нөгөө гэрэл зураг аваад дээвэр истэг байсан чи одоо дороонор авдаг болсон. Өөрөө доор сууж байгаа дэсгчдэг тийм үү? Одоо нөгөө арай л бид нар нөгөө хөгжөөд техник технологи бидний амьдралд бас айгүй их нөлөөлж байна л да. Тэгээд трийг бодоод асууж байгаа юм юу гэхээр одоо тэг ганагийн хувьд ч гэсэн бас тэг зураг авдаг сүхээ ч гэсэн хот маань бид нар яг ингээд бас тодорхой хэмжээнд хөгжсөн байна. Бид нар одоо эдүү яаж хөгжсөн бэ? Хэдүүлээ тэрийгээ яриад дээр нь хотынхаа тухай бас тэг хот маань бидний нүдэнд юу нь өөрчлөгдөж байна, юу нь илүү гоё болсон бэ? Энэ тухайга саналаа бодлоо хуваалцаач. Манай хот маань мэдээж нөгөө 50 жилийн өмнө 5хан барилгатай ч юм уу хэлж ийсэн баг. Нөгөө модон баранкнаас би өөрөө говьд төрж өссөн хүүхд Эрдэнэтийн унгуу хүүхд. Одоо Эрдэнэтийн нэгдсэн имлэг маань ашиглалтанд ороогүй байсан шүү дээ тухайд. Тэг чин говьлын зэргийн ангийн имлэг төрж ийсэн. Одоо нөгөө барак гэж ярьдаг модон барак байшингууд байсан. Тэр үе бол одоо мэдээж 50 жил болж байгаа хот маань үдсэж харах юм ихтэй, гой сайхан барилга ихтэй. Бас нэг үе бол үнэхээр гой сайхан юмнууд ихтэй болсон. 10 жилийн дараа магадгүй одоо өнөөдрөөс эхлээд сайн ажиллаад эхлэх юм бол 10 жил зам тавиад 10 жил энэ хот төлөвлөлт бодлогоо хийгээд явчих юм бол тухайн үед одоо Монголын хамгийн гоё цэвэрхэн хот гэдэг нэрэн дээр эргээд ирж болно шүү дээ. Өрн боломжтой л гэж боддог. Миний бодлоо иймэрхүү байна. Одоо бидний анхны хэрэгэлдэг байсан анхны зарим нь одоо бид нар дотор ч нөө хальсны камераар эхлээд зураг авч ясан хүмүүс ч бас байна. За тэгээд дижиталаас одоо яг манай бүлгэн бол дижиталаас үүсэлттэй бүлгэн. Тэг ингээд явж байгаа тухайн үеийн бидний 13 жилийн өмнө хэрэгжилж исэн камер юмнууд бол одоогийн бидний гарт байдаг гар утаснаас 7 төр камернууд байсан. Тухайн үед мэрэгжлийн гэж яригдж исэн дижитал камерууд одоо бол гар утаснаас 7 төр болчихсон. Тэгтэл одоо нөгөө бидний хэрэгжилж байгаа камер технологи маань илүү хөгжөөд ингээд одоо жишээлбэл анхаараас бид нар хизээш тэгж боддггүй байлаа шүү дээ. Саяхан бараг 10 жилийн өмнө ч юм уу байшингийн дээврээсээ л нөгөө нэг чартаахан дээр гарах гал дээврийн дэлхүүр гуугаал энд ингээл явж идэг байсан бол одоо гэрийнхаа гаднаас дроноо нисгээл тэгэл ингээл төссөн өнцөг дээрээсээ нөгөө хүмүүсийн хардгуу шууны нүдээр гэж байгаа юм шиг дээрээс дроноор одоо тэр чинь нөгөө нэг бид нар бас зөвхөн өөрсдөө хараад өөрсдөө авахаас илүү хүн болгон дронтой хүн болгон тэр өндөр дээрээс харж чадахгүй. Тэгэхээр нөгөө Эрдэнэ тот маань энэ дээрээс яг ингээд дээрээс нь харахад нар мандж байгаа үед ямар харагдгийг нарж шингэж байгаа үед жаргаж байгаа үед ямар харагдгийг цас бороотой үед ямар харагдгийг тэр манан дээрээс аваад Эрдэнэ дотоо харуулхад ямар харагдгийг те тэр нөгөө нэг мэдээж техник технологийн дэвшил маань бас бидэрт маш олон давуу талыг авчирч тэгээд тэр олон давуу талуудыг манайхан бүгдээрээ ашиглаж одоо Эрдэнэ дотынхоо иргэдэд бас гой сайхныг харуулах гэж ингэж явж байгаа. Тэгэхээр нөгөө мэдээж техник технологийн дэвшил бол гүйцэгдэхгүй. Одоо бас 10 жилийн дараа хэд техник технологи бас өшөө бидний төсөөлөөгүй юм гарч ирнэ. Зүгээр яг нэг санаа нь болохоор одоо нэг анх ингээд зураг авч ирсэн үеийн Эрдэнэт одоо нөгөө бидний тэр үед харж ирсэн өнцөг одоо харж байгаа одоо илүү сайжирсан юу вэ гэдэг талаас нь л асуух гээд тий юу өөрчлөгдсөн бэ? Илүү чам таалагдж байгаа юм юу вэ гэдэг талаас л ер нь тэгж амхинд асуух гэсэн л да. Хүн ам их болж ингээд томорж байгаа нь их гоё. Яа тэгэхээр хөгжөөд одоо чинь ингээл хөдөө орон нутаг сумдууч ингээл эхнээс ингээл хөнгөө болол ингээл эхэлж байгаа шүү дээ. Тэгэхэд яд ч нөө нэг яг төв газар руугаа хүмүүсийг цуглаал яг л нөө нэг дэлхийн зарчмаараа ингээд нөө нэг том хот суурьнгууд бий болох яг зарчмаараа ингээл нийлэл явж лээ. Тэр нэг гоё ер нь. Төөс чи Эрдэнэт чи бас цөөхөг амтай байсан шүү дээ. Тэгэл угаасаа бүгд л анхлалаад 80 донд ингээл аав ээж нар эмээ өвнөр илгээлтэр ирээл тэгэл тэндээс ахуулаад ингээл багаагаар хүмүүс цуглж нийлсээр байгаа дүүдийг хүртэл Эрдэнэтийг бүгдээрээ бий болгоцсон л байна. Бид нар ч өөрсдөө өсөж өөрсдөө ч гэсэн бас энэ ч нэг тэгэл хөрөнгө оруулалт нэмэр болол явж лээ.
За Сүхбаатар маань юу гэж бодож байна? Эрдэнэ тот маань ер нь хэрэг гэж байна. Одоо нэг анх ингээд студ нээж явахад одоо маань бид нар чинь эндээс юм олдох айгүй хэцүү шүү дээ. Чи чинь нөгөө студид голчлон зураг авдаг болохоор хувцс хэрэглэж. Гэхдээ танах ер нь голчлон гадаадаас захирч чинь үү? Голчлон гадаад урдаасаа захиалал тэгээд зарим нэг яралтай юмудаа хотоос татах жишээ нь Олдч гэхдээ хамаагүй одоо анх байгуулснаас одоо арай дээр болцсон байна уу? Чамд тэгж санагдгүй юм. Зах зээлийн хувьд одоо нөгөө тий ер нь яг нөгөө одоо төрлүүд нь гэх юм уу тий илүү олон ямар ч юм тий янз бүрийн юм дээр хэрэглэхдээ тэр болгонд нь зориулагдаад юмуд гараад ирсэн. Тэрний ер нь илүү эвтэйхэн болж байгаа. Зураг гэрэл зураг тал дээрээ болохоор одоо хэрэгжилж байгаа техникүүд дээр илүү дэвшлүүд гараад байгаа нь одоо юу гэдэг нь хэрэглэгдэхүүнүүд олон болоод яг нөө зорьсон зураг авахд илүү дөхөн болсон гэх юм. Тэ. Тиймэрхүү маркаар Эрдэнэтэй хувьд болохоор за одоо энэ янз бүрийн сургууль цэцэрлэг бас ер нь бас баригдаад ах шиг байна тий. Зарим одоо 3 дахь сургууль гэдэг одоо 3-ыг өөрөө төгссөн болохоор 3 дахь сургууль сая ашиглалтанд орчих шиг боллоо. Гадна талын хараад бүр айгүй гоё харагдчихсан. Айгүй гоё болсон мэт тий. Бүр айгүй өндөр амар том болчихсон. Нэг орж үзье. Ер нь бодоод байгаас орж үзье. Анх нөгөө бид нар зураг аваад явж байхад нөгөө студийн гэрэл зураг гэх юм уу. Одоо манай Эрдэнэтийн иргэд нөгөө бидрээр үйлчлүүлдэг. Бид нар бас нөгөө тухайн үед бас өөрсдөө бас гайгүй болчлаа даа. Айтайхан гэр бүлийн зураг ч гэдэм хорвын зураг авах гээд манай Эрдэнэтийн иргэд маань хотод очиод Улаанбаатар студиээр үйлчлүүлээд ирдэг байсан. Тэр үеигээ бодвол одоо бол шал өөр болсон. Бүгд Эрдэнэттэй үйлчлүүлж, Эрдэнэтийнхаа гэрэл зурагчдыг дэмжиж, одоо бидний дэмжиж Сүхбаатар студиээр үйлчлүүлж тийм өнгийн явдаг болсон. Тэр нөгөө хүмүүсийн одоо нөгөө нэг хурж ирэхдээ ханддаг хандлага, ойлгодог ойлголт нь бас ер нь айгүй гоё болсон. Одоо сүүлийн үед бол бас. Тэгэхээр тэр хэмжээгээр одоо нөгөө Эрдэнэтийн маань иргэд ч гэсэн үйлчлүүлж сурж байна. Гэрэл зургийн мэдлэгтэй болж байна. Тэр хэмжээгээр бид нар өөрсдөө бас бидний чадамж сайжирж байгаа бах. Тэгээд нөгөө техник тоног хөрөмжөнд сайжирж байгаа бах. Тэгэхээр нөгөө ингээл хот маань иргэдтэйгээ техник технологитойгоо бүх юмтайгаа ингээд ер нь бол бидний юм уялдаа холбоотой яг сайжраад байна шүү дээ. Хөгжөө сайжраад явж байна л гэж. Одоо чи саяхны хүртэл ер нь дээр дороон гартал манай Эрдэнэтийг дээрээс нь авсан зураг байдаг л байсан шүү дээ. Тэгэхэд дороон гарч ирэл дээрээс авсаа одоо Бацхан зурмаг ингээл зургнуудыг харахаар бас гоё юм ч манай Эрдэнэт дээрээс амар гоё харагдаж байгаа юм чи ингээл тэр нар мандж байгаа хоёр ингээл ногоо моцоод нуттай мангар цэгцтэй ингээл цэвэрхэн. Тэгэхээр техник технологи хөгжих ирээр тэгэл дагаад амьдрал сайжрал хотын хөгжил хувь нэмрээ оруулчлаа энэ дээ. Би болохоор бодохдоо тэгж боддог. Ер нь яг хөө тэгээд том хотууд л усан тэгэл аль ч үе шатыг одоо ийм алдаа дутагдлыг туулаад гардаг. Одоо нэг хэсэг сошиалар сэвэд исэн манай нэг Эрдэнэтийн нэг ийм годамжтын дундуур явдаг зам биш үү? Тэр чинь мэддгүү хүн бол ямар тэнэг ийм ийцгээд яг ингээд яваад үзэхээр тэр шиг хэрэгтэй зам байна. Манай 2 салаад тий. Манай аймгаас өөр зам тий. Манай аймгаас өөр газар байдгүй юм шиг байна шүү дээ. Тэгээ би тэрийг бас өөрөө яваад ирэнгүүт ойлгож байгаа байхгүй. Хороол руу нэг айл мэдээд зүгөө нэг. Тэр чинь амар шавхартаа гудамжинд мангар айгүй нэг. Өмнөстэй алаан болоод нэг шавхартаа гудамжаас тэр нөгөө бороотой үедээ хэцүү үед үүсэнд дараа нь тэрийг тавьчихснаас хойш амар цэвэрхэн алхаж байгаа хүндээ ч явж байгаа машин дэргэндээ бүхэндээ хамаач очоод би бараг шаварч суучдаг шүү дээ. Одоо бол тийм зовлонг болчиход байгаа. Би зам дагаад хөгжүүлээд юм байна. Ер нь би зам бас айгүй сайхан хийж гэн яг уу гүйцэтгэж байгаа компаниудтай байдгүй те жоохон муул болоод байгаа шүү. Одоо нөө тухайн үед чинь намайг анх оюутан болох чинь 99 онд 2000 онд чинь нөө Эрдэнэт Улаанбаатарын зам чинь байдгүйсэн шүү дээ. Тий. Зам ашиглалтанд ороогүй бид нар чинь вагоноор явдаг. Тэгээд яг үннийг хэлэхэд энэ Эрдэнэт дархны зам холбогдоод Эрдэнэт Улаанбаатартай автозамаар холбогдсонгууд Улаанбаатарын бүх одоо нэг үйлдвэрлэгч компаниуд, худалдааны компаниуд Эрдэнэтэд орж ирж салбаруудаа нээгэл. Тэгэл бид нар өнөөдөр энэ хэрэгжилж байгаа одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг нөгөө нэг одоо бараа хүнсний бараа мараа бүгд орж ирдэг болж байгаа. Тэрнээс өмнө бол томоохон компаниуд нөгөө вагоноор буюу төмөр замаар юм тээвэр орж ирдэг. Тэрнээс юм жижиг компаниуд одоо юу гэдэг хатар талах гэдэг юм Улаанбаатарын талах Эрдэнэтэд бол зарагддаггүй л байсан шүү дээ. Хоёр юм асууя гэж бодоод байна. 50 жилээ те одоо Эрдэнэт хотын маань иргэд хідүүлээ. Одоо бид нар өөрсдөө яаж тэмдгүүдүүд илүү гоё явах вэ? Юу хийвэл илүү гоё байх вэ? Хоёр дахь нь болохоор ойрын 10 20 жил Эрдэнэт хотоо та нар ямар байгаасаа ямар болцсон байх гэж гоё гэгээлгэр боддөг вэ гэдэг ийм хоёр юмыг асуух гэсэн. Тий.
За би хариулчихгүй. Тэгэлгүй яг та хариулаа. Би ингэж боддتي. Одоо 9 дотын 50 жилийн болоход ер нь нэг 100 хоног л үлдэж гинөө багцаагаар. 100 хоног дотор бол бүтээн байгуулалт хийн гэдэг бол хэцүү. Ер нь бол би бол баг боломжгүй л гэж бодож байна. А байгаа юмаа засаж тордоол одоо бид нар баяртайгаа одоо нүүр тулаал баяраа сайхан дэмдэглэх хэрэгтэй. А тэгвэл би зүгээр миний зүгээр санал болгоход эхний ээлжинд одоо энэ үйлчлэгээний газрууд одоо тий худалдаа үйлчлэгээний газрууд, зочид буудлууд, тэгээд энэ автовокзалууд ч гэх юм уу энэ вокзалууд тий төмөр замын вокзал, автовокзал эдгээр энэ нөгөө ухтах талбайгаа гой сайхан цэвэрхэн болгох хэрэгтэй, өнгө цусыг засах хэрэгтэй. Тэгээд тэр нойлын асуудал. Нойлоо маш гоё болгох хэрэгтэй. Энд чинь хувийн хвшлийнхэн маань ч гэсэн өөрсдөө хичээх хэрэгтэй байх. Зөвхөн төр зэсэг гэдэггүйгээр хувийн хвшлийнхэн маань өөрсдөө ингээд замтаа үүдээ цэвэрхэн байлгыг, хогийн савтаа болгоё, будад сэлбэх юм бэ, будад сэлбэ тийм. Орчин тойрноо тогтчод тийм. Ингэж 9 дотоо 50 жилд оруулж байгаа хандив хувь нэмэр болох байхгүй. Ганан нь болохоор энэ дээр ирээдүгийн юу төсөлж байна. За тэгээд 50 жилээ хэдүүлээ яаж хиймээр юм? Яаж хиймээр юм гэжтэй. Бидний оролцоо юу гэж болох вэ? Бидний оролцоо юу? Ер нь залуучуудаа эрдэнэчүүдээ ер нь уриалахад бол зүгээр яг өөртөөхөн тэг хүн болгон зүгээр жоохон сэтгэл гаргах чадлаа уг нь гайг байхгүй. Яд ч бүгдээрээ хогийн савндаа хийчдэг бай. Тэгээ манай нэг төв замд агаад үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуй нэг хүмүүс ядаж нэг хаяг рекламаа жоохон шинжилдэг юм уу гоё угаачдаг юм уу нэг асгуусан гэрлээ нэг солиод асаачдаг болгочдөг ч юм уу тий. Тэгэхээр нэг юм жижиг цаагаараа зөвхөн нүүрэн тал нь гоё харагдахгүйгээр зүгээр нийтээрээ эрдэнэттэй 50 жилийн тэмдэглэхдээ орчноо гоё цэвэрхэн болгоод тэгээд мод цэцгээ гоё тариад тэгээ бүгдээрээ жоохон сэтгэл гаргахч болов уу 50 жил маань ер нь гоё болчих واخ. Тэгээд яг ирээдүйд нэг 10 жил дотор манайхан яг гоё төлөвлөлтөө гаргаад тэгээд засвар үйлчлэг юмаа хийгээд явах юм бол манай Эрдэнэт уг 10 жилийн дотор гоё болчихно дөө. Одоо чинь маань дархан ингээл хажууд сүүлийн 3 жил бүр ингээл Эрдэнэтээс бүр хол тасраал алга болсон шүү дээ. 3 жилийн дотор шүү дээ. Тэгэхэд ердөөсөө яг тэр жишгийг дагаал ядаж юу хийхээ мэдэхгүй бол тэр талаас нь хуулбарлаа тэнд хийсэн нэг эн чинь явчрал хийгээд байхад уг нь асуудалгүй зэрэгцэл гоё хөгжчих боломжтой гэж бодож байна. Би ч гэсэн Эрдэнэтийн ирээдүгээр нь бас гоё сайхан төсөлдөг. Тэгээд яг та нарын маань хэлдгээр иргэн бүр бид нар өөрөөсөө хичээх ёстой, дор дорноо сайхан инээмсэглэж явах ёстой, бие биендээ хүндэлттэй харьцах ёстой. Бүр яагаад энийг албаар хэлж байгаа нэхэд би Улаанбаатар хотод төрж өссөн. Эрдэнэт ирэхэд Эрдэнэт яагаад чи ингэж би ах トゥ нэрхэд дунд ирж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрдөг байхгүй. Яагаад тэгэхээр Эрдэнэт түрээд ирэхээр хүмүүс нь юм тайван. Тэгээд хаанч чи энийгээд байдаг. Хотод бол ингэж ерөөхдөө нэг тийм бүгд ингэж нэг юм яасан, ууралсан хүмүүс байдгүй Эрдэнэт ороод ирэхээр яг л би нэг ингэж удамжинд танихгүй ч гэсэн миний ах юм шиг, миний дүү юм шиг тийг санагддаг байна. Тэгээд Эрдэнэт дотынхаа та нарын хайснаар нэрээ хүн бүрийн оролцоо чухал шүү хэдүүлээ дор дорноо хичээцгээе. Тэгээд ганагийн минь хэлдгээр ингээд дор дорноо өөрөөсөө хариуцсан юм аа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд тогтчуулаад гоё янзлчихъя. Тэгэх юм бол бид нар 50 жил бол гоё өгчих واخ. За ирээдүг сайхан төсөж байна. За тэгээд энэ үрээд подкаст минь ерөөхдөө дуусж байна. Тэгээд өнөөдөр хүрэлцэж ирж цаг заваа бидэрт гаргасан. Тэгээд санал бодлоо чөлөөтэй хуулсан та дөрөвтэй хүрүүсэнтэй зөндөө их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Бүгдээрээ сайхан баярлцгаагаарай. За баярлалаа. Сайхан баярлцгаагаарай.